Галзуу series суугтан тав тамиралцгаа манайхан. За энэ удаад хэдүүлээ Bon Appetit Your Majesty. Гэх энэ галзуу амттай цаварлан үргэлжлүүлцгээе. Тэгэхээр та нарыг жоохон удаан хүлээлгдсэн бол мөбрөөгөө уучлаарай. Тэгэхээр мөбрөө энэ галзуу амттай цавралыг үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос амтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэж байна. Тэгээ та нар маань сабадраагүй бол саба дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм. Бас галзуу series авгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Ингээд хэдүүлээ энэ галзуу амттай цаварлан үргэлжлүүлцгээе. За ингээд их хатан их энгийн харагдах тэр шүлийг амсаж үзээд гаазаж орхилоо. Тэгээд шүлийг дахиж амсаад баг байхаас хойш хайж байсан тэр амт нь мөн болохыг танина. Энэ хоол бол гэр бүлийн гишүүдийн өөр өөр чанарыг харуулсан хоол. Хуурсан тинжаан нь ээжийн гарын хоолыг санагдуулж байна. Чи олон юм чалчилгүй шууд гол санаагаа хэл. Энэ шүлнөөс гэр бүл амтагдж байна. Гээд будаага шүлэндөө хийгээд хамтран идэж эхлэхэд магад нь ээжийнх нь хийж өгдөг байсан шүлний амт яг мөн байлаа. Тэр шүлийг төрсөн нутгийнх нь горхины усаар хийсэн учраас онцгой амттай гэж ээж нь хэлж өгч байжээ. Тэгээд их хатан ихийн нүднээс өөрийн ирэхгүй нулимс урслаа. Чи сүлд ямар орц нэмж хийсэн бэ? Горхины хисаа байсан. Миний ахлах тогооч хоёр гараа тасдуулах эрсдэл гарган байж энэ хисааг нэмсэн байна шүү дээ. Таны гэртээ идсэн шүлэнд энэ хисааны амт шингэсэн байсан нь гарцаагүй. Учир нь тэр хисаа маш цөөхөн голд байдгийг. Би тэр амтыг шүлэндөө шингээхийг зорьсон билээ. Бас түрүүнд таныг алхаж байхдаа их ядарсан байгааг анзаараад шүлэндөө бууцаа нэмж өгсөн. Энэ нь таны эрүүл мэндэд тустай тэнхрүүлэх үйлчилгээтэй юм. Хоол болон эм халаал нь нэг их үндэстэй билээ. Тиймээс таныг гашуун эм хууж биш амттай хоол идэж өвчнөө эдгэгээсэй гэж хүссэн юм. Энэ тайлбар нь хатан ихэд маш их таалагдлаа. Би цаашид чиний эрдэм чадалд эргэлцэх боллоо. Харин чи надад ийм амттай хоолоо олон дахин хийж өгч чадна үсттэй. Ингээд Жион тэмцээнд ялсан нь тодорхой болоход ялагдсан хоёр тогоочийн царай нь барайлаа. Хатан игч Жионыг ялагчаар зарлахад эзэн хаанч тэрнийг хааны ордны албан ёсны ахлах тогоочоор зарлана. Одоо ялагч тодорхой болсон юм чинь шийтгэлээ эхлүүлэх үү? Ялагдсан хоёр тогоочийг авчирч гарыг нь тас цавч. Тэгсэн Жион сандарч чангаар хашгирч тэднийг зогсоогод хаанаас амийг нь аврахыг гуйсанд хаан уурлаа. Чамайг гайгүй хоол хийдэг болохоор ч амьд үлдээсэн байтал давраад одоо бүр надад зааварлах нь. Тогооч хүн гаргүй бол өгснээс өөрцөхгүй лээ. Энэ хоёр хүн хатан ихэд амттай сайхан хоол хийх гэж зүтгэсэн байтал тэднийг үхэх ялаар шидэх нь шудрах хэрэг мөн гэж юу? Амаа татчи. Эзэн хаантан уучлж өршөөнө. Энэ бүхэн эзэн хааны мэрэгэн шийдвэрийг таниагүй мөхөс надаас болсон билээ. Энэ хоёр зоригт тогоочийн амийг хэлтрүүлж ажаамуу. Би Жионыг ахлах тогоочоор сонгох болсон таны шийдвэрийн учрыг одоо л ойлголоо. Тэмцээн бол тэмцээн. Нэгэнд тэмцээн хийсэн бол шагнал шийтгэл нь тодорхой байх ёстой болов. Тэгвэл энэ хоёр тогооч Жион тогоочийн эрдэм чадлаас суралцаж бүх хүчээрээ хааны гэр бүлд үйлчлэг. За ингээд тэнд байсан бүх хүн өвдөг сөгдөж хаанаас өршөөл гуйсанд хаан арга буюу зөвшөөрч тэдэнд Жионоос мэддэг чаддаг бүхнийг нь сурахыг тушаалаа. Нэгэнд тэмцээн дууссан юм чинь дотогшорж хамт цай ууя. Жионы хоолноос болсон уу? Та их өгөөмөр зантай болжээ. Олон сар надтай уулзахыг хүсэхгүй байсан биш үү? Тэгээд хааныг явхад хатан их дургуутж харсаар хоцорлоо. Харин хоёр тогооч амьд үлдсэндээ маш баяртай байлаа. Хааныг явсны дараа хатан их болон тэрний ах айднууд хаан яагаад хатан ихэд тийм хүйтэн хөндий хандсан болохыг гайхан ярилццгаана. Хаантан төрсөн ихийнхээ нууцыг мэдчихсэн биш үү? Хааны төрсөн ихийг ордноос хөөж хорогч алсан гэдгийг мэдчихсэн бол яана. Уг нь хүүхэд байхад нь өвчнөр нас барсан гэж бодож байгаа гэж бодсон юмсан. Одоо болно. Ордноос хөөгдсөн хатны хувь тавилан хэрэгснийг хаан мэдсэн байсан ч яах чарга байхгүй. Цаг хугацааг буцааж болдог байсан ч би тэр шийдвэрээ дахиад л гаргах байсан.
Энэ үед эзэн хаан өдөр нь Сонжээ сайдтай ярилцаж байснаа саналаа. Жионыг зайлуулах гэсэн энэ оролдлогын цаана Могжуу баг хатан байгаа гэдгийг хаан мэдэж байна. Тэгээд Могжуу баг хатантай уулзахаар өргөөлөө нь явлаа. Харин нөгөө талд хоёр тогооч Жионд амийг нь аварсанд талархаж цаашид галтгоондоо тэрний эсрэг юу ч хийхгүй гэдгээ илэрхийлцгэн. Тиймээс Жион тэднэр ус зөөлгөж өөртөө хоол хийлгэж хэлсэг дэгэлнэ. Тэр үеэр Гилгүм түрүүнд голын хисаа зөөж явахдаа халдлагад өртөж амиа алдах шахсан ч хааны жүжигчин Гонгил ирээд амийг нь аварсан гэдгийг Жионд хэлнэ. Могжуу баг хатан ч Жионыг зүгээр орхивол ирээдүйд өөрт нь гай болно гэдгийг ойлгосон байжээ. Тиймээс тэрнийг орхинд оруулж замаасаа зайлуулахаар төлөвлөж эхэлжээ. Тэрнийг ах хатантайгаа Жионыг яаж хорлох талаар зөвлөлдөж байтал эзэн хаан ирээд тэрнийг Жионыг зайлуулахын тулд тэмцээн зохион байгуулсан. Хон ноёныг Жионоос болж цөлөгдсөн гэсэн цуу яриаг тараасан гэж буруутгадаг. Үннээ хэл. Яагаад ингэсэн? Хурдан хэлэж хааны томилсон ахлах тогоочийг үгүйсгэн гэдэг хааны эрх мэдлийг эсэргүүцсэн хэрэг биш үү? Хаан таны хувьд тэр шуламтай зууралдах цаг мөн гэж юу? Таны ихийг ордноос хөөж аминд хүрсэн этгээдүүдийг олох гэж нойргүй хондог байсан биш үү? Та ээжийнхээ өшөөг авна гэж өөрөө хэлдэг байсан биз дээ. Гэтэл ийм цаг үед та хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй шулмыг ордондоо авчирч ахлах тогоочороо өргөмжлөхөд би дуугүй байх ёстой байсан гэж юу? Дуугатад хэрвээ тийм бол чи эхлээд надтай зөвлөлдөх ёстой биш үү? Урам хуурч байна. Гэтэл гинт хааны нүд бүрлзэж толгой нэргэсэнд хаан хамаг хүчээ шавхан босч говьж дайвсаар гараад явлаа. Их хаан хүү Жисан ч Жионы талаар сонсож тэрнийг ямар учиртай хүн болохыг мэдхээр сонирхож эхэлжээ. Үүнээс гадна хааныг ойд байхад нь алхаар завдсан хүнийг хэн болохыг бараг олж тогтоосон гэдгээ хамгаалагч нь хэллээ. Тэд хааны жүжигчин Гонгилийг сэжгэлж байлаа. Тэгээд Гонгилийг устгах зөвшөөрөл хүссэн ч Жисан хориглож оронд нь тэрэнд өөр нэг даалгаврыг өгнө. Тэрээр Жионы галтгоонд байж байх үеэр галтгооны ахлах тайган сандарч ирээд эзэн хааныг биеийн муудаад өргөөндөө амарч байгаа гэдгийг хэллээ. Тиймээс оройн хоолндоо онцгой анхаарахыг сануулдаг. Тэгсэн тогооч нар үхтлээ хайцгаана. Учир нь хааны толгой өвдөж ухаан нь самурах үедээ юу ч хийхээс буцахгүй болдог байж. Гагцхүү Могжуу хатан л тэрнийг тайвшруулж чаддаг гэдгийг тэд Жионд тайлбарлацгаана. За ингээд Жион хэсэг бодсны эцэст хааны ухаан санааг тайвшруулах хоол хийхээр шийдлээ. Тэгээд тогооч нарын нүдэн дээр гомон хийж эхэлсэнд цаадуулынх нь нүд нь орой дээрээ гарах шахацгаана. Тэдний хаан дээр ирэхэд хаан ууралж хэлгэнэн таарсан бүхнээ аалахаас буцахгүй болжээ. Ингээд хаан ганцхан Жионыг үлдээгээд бусдыг нь гаргалаа. Өнөөдөр ямар хоол хийсэн бэ? Гом юм уу? Өнөөдрийн танд барих хоол бол тинжан паста. Би өдөр тинжантай хоол идсэн байхад дахиад тинжан өгөх гэж байгаа юм уу? Энэ өдрийн хоолноос өөрөө солонгос маягаар амталсан Итали паста. Ингээд Жион хааны тушаалаар өөрөө эхлээд хоолыг амсаж үзүүллээ. Тэгээд хаан тэрнийг дуурайж идэх гэсэн ч ивэ олсонгүй. Тэгээд Жион гомон ороож аманд нь хийж өгсөнд хаан гаднаа дургүй юм шиг царайлж байгаач дотроо бол нилээн дуртай эднэ. Тэгээд шууд нэг амсгахаар бүх гомонг сорлоо. Энэ хоолыг сэтгэлээр унсан үед нь аав нь хийж өгдөг байсан гэдгийг сонсоод Ихён хаан сэтгэл хөдлөлөө. Иннээс гадна Жионыг баг байхад ээж нь өөд болсон гэдгийг мэдээд өөртөө нь адилхан ганцаардаж өссөн байх гэж Ихён хаан бодлоо. Тиймээс аав руу нэлчилгэж Жионыг хааны ордонд байгаа гэдгийг мэдэгдий гэсэн ч Жион өөрийгөө ирээдүгөөс ирсэн гэдгээ дахиад хэлж цүнхээ олох юм бол өөрийгөө ирээдүгөөс ирсэн гэдгээ нотолж чадна гэхэд Ихён хаан цүнхийг нь олж өгөхөр шийднэ. Хэрвээ чи үнэхээр ирээдүгөөс ирсэн бол миний ирээдүг хэл. Хэрвээ чи зөв хэлэх юм бол би чамд итгэе. Тэгээд цэрэг илгээж цүнхийг чинь авчруулъя. Тохирох уу? Энэ тохиролцоо Жионд таалагдсангүй. Учир нь удахгүй түүхэнд Габ шиний хядлаг химэн тэмдэглэгдсэн үйл явдал болж Ихён хаан цаазлуулна гэдгийг Жион мэдэж байлаа. Тиймээс энийг хаанд яаж хэлэх учраа Жион олдгүй. Та үнэхээр мэдмээр байгаа юм уу? Заавал та ямар ч байсан өөртөө их ойр байгаа хүмүүстэй маш болгоомжтой хандах хэрэгтэй шүү. За тэгээд Жионыг өрөөндөө ирэхэд Гилгүм айл хэдийн унтчихсан байлаа. Тиймээс хааныг яаж аврах талаар ганцаараа бодно. Харин нөгөө талд хаан ээжд нь юу тохиолдсон талаар олж мэдсэн туршуултайгаа шүн нууцаар уулзахаар бэлдэж байлаа.
Тэгээд Жионы хэлсэн Ма Ун Рог гэдэг номын талаар бодож тэр номны нэрийг ханзаар бичиж номын хавцсанд наасанд Жионы цүнхэнд байсан номны хавтас гэрэлдэж эхэлдэг. Энэ үеэр хааны жанжин ирээд тэр шөнө уулзах ёстой байсан туршуул хөлсний алуурчдын дайралтад өртөж сураггүй алга болсон гэдгийг мэдэгдэнэ. Ингээд ээжийнхээ үхлийн талаарх нууцыг олж мэдэх гэсэн хааны хүсэл талаар боллоо. Хамгийн гол нь И Жангун гэгч тэр туршуулд өгсөн тушаал нь маш нууц байтал алуурчин яаж мэдсэн байж болох вэ гэдгийг хаан нухацтай бодно. Тэгэд ордон дугай хэндэж итгэж болохгүй гэдгийг дотроо хатуу шийдээд шүнжин ганцаараа сууж ууж суулаа. Тэгэд уух юмны даруулга бэлдүүлэхээр Жионыг дуудуулсанд унтаж байсан Жион дуртай дургүйнийг хаан дээр очлоо. Тэгэд хаан дээр очтол хаан тэрнийг хажуудаа хэвдүүлээд битгий хөдөл ингэж тушаачхад унтаад өглөө. Тэгсэн хааны нүднээс нулимс урсахыг хараад Жион тэрнийг их хөрөвдлөө. Гэтэл хаан гинт сэрээд яахын зургуу Жионы уруул дээр нь унсна. Маргааш өглөө нь ууралсан Жион галзуурсан юм шиг л хатаасан загас балбаж байна. Тэр хаанд шар талих шүл хийж өгөх ёстой болсон нь тэр байлаа. Хэсэг хугацааны дараа уур нь хурч уушгин сагсайсан Жион хаанд өглөөний цаг нь авчирсанд урд шөнө юу болсныг огт санахгүй байсан хаан жаахан бандлаа. Тэгээ Жион Франц маягаар бэлдсэн загасны тунгалаг шөлөө хаанд өгсөнд шүл нь хаанд их таалагддаг. Тэгээ Жионоос бусдыг нь гаргаад урд шөнө юу болсныг тэрнээс асуудаг. Хаан юу ч санахгүй байсан учраас Жион хийсэн үйлдэлийг нь дүрсэлж үзүүлсэн ч тэр санахгүй л байлаа. Хаантаа танд нэг жижигхэн зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Та миний сонирхдаг тайп биш ээ. Ямар юм аа? Танд надад таалагддаг чанарууд ерөөсөө байхгүй гэсэн үг л ахгүй юу да. Чи нэг юмыг мартаад байна. Чи бол миний ахлах тогооч. Тиймээс чи эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш. Зүгээр л тогооч. Болж гин. Тэгвэл нэг юм хэлчихье. Та цаашид шөнө орой уухтаа жоохон учиртай баймар хүн шүү. За, ойлголоо. Ингээд Жион хааныг харцаараа зодсоор гараад явна. Тэгээд гайхсан хаан ахлах тайгнаас урд шөнө юу болсныг асуугаад согтуудаа тэрнийг үнссэн гэдгээ сонсоод шок. Тэгээд ягаад уурлаад байсныг нь ойлгодог. Жионыг хааны өргөнөөс гараад явж байтал хааны жүжигчин Гонгил хүрээд ирлээ. Тэгээд тэрнийг хэрэг байг асуусанд Жион хариуд нь тэр өдөр Гилгүм рүү хэн дайрсныг асуулаа. Тэгсэн Гонгил ордны ахаднуудын нэг байсан. Гэснээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Гэхдээ Гонгил тэр ахадны царайг харж чадаагүйч унгаасан үсний шурыг нь авч өөрт нь байсан нэг жижиг хуйнд яв цав таарч байгааг хараад гайхсан байж. Учир нь тэр жижиг хуйг хааны ордонд очиод амиа алдсан игч нь тас атгсан байсныг Гилгүм олж хадгалсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр ахайтан игчийг нь алсан байх магадлалтай болохыг Гонгил ойлгоно. Харин нөгөө талд Гонгил жүжигчин Жионд тусалсныг Могжуу баг хатан сонсоод тэрнийг Жионд талтаан байна гэж дүгнжээ. Тэгээд ахайтандаа Гонгилийг сайн ажиглаж байхыг даалгалаа. Энэ үеэр удахгүй ирэх Мин улсын төлөөлөгчд эзэн хаантай Жусан улсаас хүн орхиодоо их хэмжээгээр худалдаж авах талаар хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгааг Сонжо Сайд хаанда тайлбарладаг. Хамгийн гол нь энэ удаад Мин улсын хааны итгэлд тайган Юу Кун гэгч ирэх гэж байгаа гэдгийг И Хён хаанд хэллээ. Тэгээд ажил төрлөө ярьж дууссаны дараа Сонжо Сайд урд шөнө согтсон үедээ хааныг ахлах тогоочоо үнсэж уурлуулсан талаар сонссон гэдгээ хэлж ахлах тогоочоо тайвшруулахын тулд бэлэг өгөх нь зүйтэй гэж ядгана. Тэгээд Жионыг юунд дуртайг нь мэдээд тэр зүйлийг бэлэглэх хэрэгтэй гэж зөвлөсөнд хаанч зөвшөөрдөг. Дараа нь хаан Сайд нарын зөвлөлөө хуралдуулж хүчрхэг Мин улсын төлөөлөгчдийг хүлээж авах бэлтгэл бүрэн хангагдсан эсхийг шалгадаг. Тэгсэн зөвхөн Мин улсын төлөөлөгчдийг хүлээн авч гарын бэлэг өгөхөд хаанд улсын сан хөмөргийн бараг тал нь зарцуулагдах гэж байгааг сонсоод уурлана. Гэвч Мин улсын ахлах тайган Юу Кун гэгч шуналтайгаар алдартай хүн байсан учраас эннээс өөр аргагүй гэж Сайд нар нь бодоцгоож байдаг. Гэвч хаан үүнд нь уурлж боломжит хамгийн бага зардлаар бэлэг бэлтгэхийг тушаалаа. Хааныг хурлаас гараад явж байтал цэргийн жанжин нь ирээд туршуул И Жангуныг хавцлан ёроолд ухаангүй хэвтэж байхад нь олсон гэдгээ мэдэгдэнэ. Гэвч тэр отож тэр хүргэгдсэн хойно өөрөө зугтаж алга болжээ. Тиймээс чадварлаг зэргүүдэд дагуулад яралтай явж И Жангуныг олохыг тушаадаг. Тэгээд өнөөдөр хинтэй ч уулзахгүй гэж тушаагаад явдаг. Нөгөө талд Могжуу баг хатны ахайтан Могжуу хатан дээр ирж хаан өөр дээр нь ирэхээс татгалцсан гэдгийг дуулгасанд Могжуу хатан уурандаа дэлбэрэх шахна. Харин хаан өргөөндөө суугаад оройн хоолойч идэлгүй болсон явдлын талаар бодно.
Тэгсэн хаан хоол идэхгүй гэснийг сонссон Жион оройн хоол бэлдэж хаанд өгөх гээд үзье гэж шийдлээ. Энэ үеэр минь тогооч халааснаас нэг шилэн савтай зүйл гаргаад харлаа. Тэр нь Могжуу хатны өгсөн хор байдаг. Могжуу хат нь тэрэнд шилтэй хор өгөөд Жионы хийсэн хоолнд сэмхэн хийхийг тушаасан байж. Тэгээд Жион Франц маягаар шарсан дахиад бэлдээд хаан руу явж очлоо. Тэгсэн хаан хоолыг нь хүлээж авсангүй. Маргааш өглөө Жион өндөгний ороомог бэлдэж очсон ч хаан бас л хүлээж авсангүй. Өдрийн хоолны цагаар Франц маягаар бэлдсэн шарсан цагаас авчирсан ч хаан бас л эдсэнгүй. Орой болоход хаан бас л Жионы авчирсан хоолыг эдсэнгүй. Ингэж хар над дээр авчирсан болоо. Бүгдийн сайхан хүлээгээд авч явахгүй юм уу буруу? За. Задага Жион өрөөнийхөө гадаа бодлогошорч сууж шугаад тэргэл сарыг хараад өөрийн ирэхгүй хааны талаар боддог. Харин нөгөө талд хаан ч бас сар хараад зогсож байна. Өлсөд чамайг бодоод байна уу? Эсвэл чамайг бодохоор өлсөд байна уу? Тэгээ тайганда оройн хоол яаралтай бэлдэхийг тушаалаа. Удалгүй Жион хаанд оройн хоолыг нь бэлдэж авчирсан нь дахианы махтай шүл байдаг. Хаан ч шүлийг уусан даруйда сэтгэл нь сэргээд ирлээ. Хаанд хоол өгч чадсандаа Жион ч хөлн газар хөрөхгүй баяртай байна. Тэрнийг баяртай наргагүй алхаж яваг харсан хааны ч сэтгэл их хөдөлдөг. За сорри байж байгаа буруу гэлснийг реклам алгадаадах. Тэгэхээр манай хаан хэдүүлээ ерөн солонгос хоол идэх дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болон жинхэнэ солонгос амтыг мэдрүүлдэг Юна солонгос рестораныг та нартай санал болгож байна. Дахиад хэлье. Төрөл бүрийн багцтай жинхэнэ солонгос соусаар гэд боддоо. Гал зүйц. Тэгээд солонгос хоол идмээр санагдвал манайхантай гэд бодчихгүй тийм ээ. Хаалан дулаан гэр бүлтэйгээ амьдралын амтыг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Занхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Энэ үеэр их ханхуу Жисан нэг сайдыг дуудаж хааны аминд хүрэхийн тулд бие дааж алуурчин хөлсөлсөн хэмээн буруутгаж байна. Цаадхан ч үннээ хэлж өршөөлгүй нэ. Тэгэд мань сайд тэр шөндөө хөлсөлсөн алуурчнаа дуудаж мөнгө өгөөд нэг ажил даалгасан ч Жисаны хүмүүс тэрнийг барьж авахар дайрдаг. Хэдийгээр тэр гарандаа шаргацсан ч тэднээс зугтаж чадлаа. Гэтэл тэр хүн нь үнэхээр Жисан ханхугийн хамгаалагчийн таамаглаж байсанчлан гонгил жүжигчин хүн байлаа. Тэрнийг барьж чадалгүй алдсанд Жисан ханху галзууртлаа хууралж дараагийн удаа итгэл алдах юм бол тоолгойг нь авна гэж сүрдүүлдэг. Харин нөгөө талд хаан хоолоо дахин идэж эхэлсэн гэдгийг сонссон Могжуу хатан ахайтандаа нэг загтал өгч минь тогоочд аваачиж өгөхийг тушаалаа. Галтгоонд ч хөл хөдөлгөөн ихтэй байна. Галтгооны тайган Жионд онцгой чанартай шинэ үхрийн мах авчирч өгöd их ханху Жисан хаантай хамт өдрийн зоог барих учраас онцгой хоол хийж өгөхийг сануулна. Тэр өдрийн хоолны үеэр хааны эрүүл мэндийг шалгах тусгай зан үйл үйлдэх учраас Жион жирийн өдрөөс илүү онцгой хоол бэлдэх ёстой байж. Их ханху Жисан гэдэг нь одоогийн хааны авгах өөд болсон хааны төрсөн дүү болохыг Жион бусад тогооч нараас лавлаж мэддэг. Тэгээд тэр хүн түүхэнд томоохон хувилдаан зохион байгуулж хааныг цаазалж өөрөө хаан болсон гэдгийг санана. Тэгсэн Могжуу баг хатны ахайтан ирээд тэрэнд захиа өгч баг хатанд зориулж хоол хийж өгөхийг тушаачгаад яваад өгнө. За ингээд тэр өдрийн хоолыг Жион биш минь тогооч хариуцах ёстой боллоо. Энийг сонссон Жион минь тогоочд Могжуу баг хатны захиалсан хоолыг хийж өгөхийг тушаагаад өөрөө хаанд зориулж нэмэлт хоол хийхээр болдог. Тэгээд минь тогоочийг гарч явсны дараа Жион тэр өрөө шницэл хийн гэдгээ хэлсэнд тийм үг өмнө нь сонсож байгаагүй бусд нь их гайхацгаана. 계란물을 입혀서 우리는 빵을 만들어서 튀김옷을 입히고 기름에 넣으면 이게 바로 우엉을 튀겨서 곁들인 Тэгээд хоолны үеэр хаанд хутга өгөх хориотой учраас Жион өөрөө бүрмэл шницлээ зүсэж бэлдлээ. Удалгүй Могжуу баг хатан ирээд минь тогоочин хийсэн хоолыг амсаад гарч явахдаа Жионы хоол тавьсан ширээг өшгөлчөхөд яваад өгнө. Зүүн гарваа. За нөгөө талд хаан эрүүл мэндийн үзлэгт ороод дуусч байна. Тэгээд их ханху Жисан хаантай өдрийн хоол идэхэр болно.
Удалгүй могжуу баг хатан бэлдүүлсэн хоолоо авсаар орж ирсэн бол Жион ч өөрийнхөө бэлдсэн хоолыг барьсаар араас нь орж ирнэ. Ингээд могжуу хатан өөрийн бэлдүүлсэн дахианы махта хоолыг хаанд идүүлэх гэсэн ч хаан төдийлөн таалсангүй. Тэгсэн могжуу хатан бэлдүүлсэн хоолныхоо удахыг тайлбарлаж тэрүүгээрээ дамжуулаад Жионыг дээслээд авсанд Жионы уур нь хүрнэ. Дараа нь Жион өөрийнхөө герман маягаар бэлдсэн бүрмэл ичнийцлээ хааны өмнө тавьсанд хаан Жисан хоёр гайхаж нүд нь орой дээрээ гарах шахацгаана. Тэгээд Жионы заасан ёсоор хоолыг амталж үзсэн хаан Жисан хан хүү хоёр анх удаага гадуураа шаржигнуур дотроо зөөлөн шарсан мах идэж үзээд гайхан баярлцгаадаг. Энэ зур Жион бэлдсэн хоолоо тайлбарлангаа могжуу хатныг дээслээд бас амжина. Ингээд мань хоёр бүх хоолыг нэг дор хамтрахаан эдэцгаана. Чи ингэснийхээ хариуг заавал хүртэх болно доо. Чамайг би зүгээр өнгөрүүлэхгүй дээ. Чи мундаг хорон санаатан байж болох ч би ирээдүгээс ирсэн юм шүү. Би чамаас илүү ихийг мэддэг гэдгийг битгий мартаарай да. За ингээд хаан хүү хоёр Жионы бэлдэж өгсөн хоолыг амтрахын эдсэн ч минь тогоочин бэлдсэн хоолыг ерөөсөө амсаагүй байсанд могжуу хатны царай бараалаа. Амттай хоол идэж баярлсан Жисан хан хүү могжуу баг хатан Жион хоёрыг шагнахаар шийдсэнд могжуу баг хатан ч надад хаан эзний эрүүл мэндээс өөр хүсэх зүйл байхгүй гэж хариуллаа. Харин Жион цүнхээ олоод өгөхийг гуйх гэснээ могжуу баг хатнаас болгоомжилноо. Энэ үеэр Жионы дуртай зүйлийг олж мэдээд бэлгэлэх нь зүйтэй. Гэж зөвлөж байсан Сонжээ сайдын зөвлөгөөг сансан хаанч тэрнээс юу хүсэж байгааг нь асуулаа. Үннийг хэлэхэд би хоолны шинэ орц харахаар баярлаад байдаг юм аа. Гэхдээ манай галтогоонд бүгд байгаа болохоор хүсэх зүйл байхгүй. Жион нэг л том юм нуугаад байна да. Үгүй дээ, тийм зүйл байхгүй. Тэр өдрийн төлөвлөгөөнд бүтлгүйдсэнд могжуу баг хатан нэлээд ууртай байлаа. Харин хаан нөгөө ман урок гэсэн дэвтэртэй уламжлал ёсороо Жионы хийж өгсөн хоолыг зурж тайлбарлсан байдаг. Энэ үеэр Сонжээ сайд аавтайгаа ярилцаж угаад Жионы цүнхийг олсон гэдгийг хэлдэг. Тэгсэн тэрний цүнхэнд урд өмнө нь ерөөсөө харж байгаагүй зүйлсийг олж харсан байж. Тэгээд тэр цүнхийг хаанд өгөөд хаанаар Жионд бэлгэлүүлэх юм бол зохилтой гэдгийг Сонжээ сайд сэтгэнэ. Тэгээд маргааш нь тэр цүнхийг шууд хаанд аваачиж өгсөнд хаанч баярлалаа. Чи намайг ахлах тогоочд бэлэг хайж байгааг яаж мэдсэн бэлээ? Хэн чамд хэлсэн? Хэн ч хэлээгүй. Би зүгээр л тийм мундаг л байхгүй юу? Энэ үед удахгүй ирэх Мин улсын төлөөлөгчд өөрсдийн шилдэг тогооч нартайгаа ирж байгаа гэдгийг Сонжээ сайд хэллээ. Тэд Мин улсын хоолны соёлоор тэднийг гайхшруулж дээрлэх гэж ирсэн гэдгийг Ийхён хаанч тэр дороо ойлгоно. Гэхдээ энэ удаад тэр тэднээс нэг их айхгүй байлаа. Энэ бол манай агуу дундад улсын амтд хоол. Ийм хоол иддэг би танаа жусганы хоолыг идэж чадахгүй гэдгийг хаанда хэлээрэй. Тэр өдөр ахлагтайхан Жионыг дагуулад хааны хэрэглээнд зориулан бэлтгэдэг нарийн ногоо, жимс цэцэгсийг ургуулдаг хүлэмжинд очисонд Жионы сэтгэл их хөдлөлөө. Тэгсэн тэнд Ийхён хаан ирлээ. Тэгэд хүссэн үедээ энд ирж байхыг зөвшөөрөөд энэ бол миний бэлэг гэсэнд Жион гайхна. Тэгэд хаан тэрнийг цааш нь дагуулж хортой ургамлын хэсэгт аваачсанд тэнд нь халуун чинжүү ургаж байсанд Жион хагартлаа баярлж шууд хаалтыг нь даваад үсрээд орчино. Энэ чамд тэгтлээ таалагдаад байгаа мó? Таалагдахаар барахуда ёстой тэнгэрээс ирсэн бэлгэл гэсэн үг. Тэгвэл энийг бас ав. Тэгэд хаан цүнхийг нь өгсөнд Жион баярлсандаа ойлгох шахна. Хаанч тэрнээс өмнө нь эвгүй байдалд оруулсандаа уучлал гуйсанд Жион их гайхна. Хааны сэтгэл хөдөлж сэтгэлээ илчлэх шахсан ч бантаад зүгээр л чамайг амттай хоол хийж өгсөнд талархаад өгч байгаа юм гэд юм байна. Тэгэд эргэж харсан ч хөл алдаад унахад Жион сандарсандаа ханцуунаас нь барьж авах гэж угаад хааныг дараад дээрээс нь унчихлаа. Тэгээд босч ирээд цүнхэндээ байгаа номоо хаанд үзүүлэх гэсэн ч цүнхэнд нь нөгөө ном байсангүйд сандарсандаа ойлгох шахна.
Тэгээд хаан Сонжээ сайдыг дуудаад цүнхэн дотор ном байсан эсхийг лавлахад анх тэр цүнхийг олоход дотор нь ямар ч ном байгаагүй гэж батлан хэлдэг. Тэгээд Мин улсын төлөөлөгчдийг нутаг буцсны дараа Салгожи ойруу цэргүүд илгээж самнуулаад номыг нь хайлахаар тохирлоо. Бүр болохгүй бол орон даяар зар тарааж олж өгсөн хүнийг өндөр шагналаар шагнана гэсэнд Жион аргагүй байдалд орж цүнхээ барьсаар хааны өргөнөөс гарна. Энэ үед галтгоонд тогооч нар нууцаар сөөж хууж шугаад Жионд баригдлаа. Тэгээд сандарсандаа тэрэнд аягалсанд Жион төсөлгүй хуугаад тэр дороо согтчихлоо. Тэгээд нөхдүүдийг өмнөө суулгаж шугаад орчин үеийн дуу дуулсанд цаадуулынх нь нүд орой дээрээ гарах шахацгаана. Жион ч дөргиж сүулдэ бүр үүглээд бүжиглж эхэлнэ. За тэгээд Жионыг сэрхэд толгой нь хагарах гэж байгаа юм шиг ангалзаж байна. Тэгээд согтуудаа хаантай ярьсан бүхнээ тогооч нартай ярьдсан болохоо мэдээд сандарлаа. Харин нөгөө талд хаан Жионыг үнэхээр ирээдүгээс ирсэн эсхийг гайхан бодол хийлнэ. Маргааш нь сайд нарын зөвлөл хуралдаж Мин улсын төлөөлөгчд Жусон хоол идэхгүй гэж их цан гаргасан тухай хаанда мэдэгдэж цаашид хэрхэх талаар зөвлөлдцгөн. Сайд нар нь үүнээс болоод их сандарсан байсан ч хаан тэдэнд сандрах хэрэггүй. Ёслолын журмын дагуу зочдыг хүлээж ав. Эсрэг талд давуу тал олгож сул дорой харагдаж хэрхэвч болохгүй. Ингэж сайд нартай хатуу тушаагаад гараад явлаа. Дараа нь галтгоо хариуцсан ахлах тайган Жиондор ирээд Мин улсаас маш нөлөө бүхий хэлж төлөөлөгч ирж байгаа тухай болоод тэр хүн Жусан хоол ерөөсөө идэхгүй гэж хэлсэн учраас бүх найдвараа тэрэнд тавьж байгаа гэдгээ хэлдэг. Ингээд Жион тэрнийг амьдралдаа идэж үзээгүй хоолоор нь дайлахаар шийднэ. Үүнээс гадна Мин улсаас чадварлаг тогоочдыг авчирч байгаа гэдгийг Жион сонссон ч төдийлөн сүрдсэнгүй. Харин нөгөө талд эзэн хаан ч юу хүн гихчиг хүлээж авч байна. Мань юу хүн Мин улсын хоолны соёлоор Жусоныхныг гайхшруулахын тулд Сичуан мужаас гаралтай алдарт тогооч Тан Байлоны үеэл шинэ хоол зохиох чадвараараа алдаршсан Я Фэй Шиу Шандо мужаас гаралтай эзэн хааны ахлах тогооч Кон Вэнли нарыг дагуулад ирсэн байна. Таны шилдэг тогоочдын гарын хоолыг идэж үзхийг тэсэн ядан хүлээж байна. Түүнээс гадна надад ч бас шилдэг тогооч бий. Тэр танд жинхэнэ Жусан хоолны гайхамшигыг харуулах болно. Би таны шулам тогоочийн талаар дуулсан. Тэр тогоочид чинь ур чадварыг сорж үзэх надад таатай байх болно. За нөгөө талд Жион Мин улсын элч төлөөлөгчдийг юугаар дайлахаа айл хэдийн шийдсэн байна. Тэгээд тэр өөрийн гараар бэлдсэн маасал гаргасанд урд өмнө ийм зүйл идэж үзээгүй тогооч нар гайхацгаана. Ордонд хоёр талын хилэлцээр эхлэх үед Мин улсаас Жусан улсад тавьсан албан татвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа талаар сонссон И Хён хаан нэлээд бухимдалтай сууж байлаа. За ингээд хилэлцээр түр зогсож цайны завсарлага болоход Жион болон тэрний багийнхан Франц маягаар бэлдсэн Жусан үндэсний амтыг шингээсэн макарон авчирж өгсөнд урд өмнө тийм зүйл харж байгаагүй Мин улсын элч шоконд орлоо. Тэгээ Жион элч хаан хоёрт макароныг ямар орцоор хэрхэн хийдгийг хэлж өгнө. 달걀 흰자와 설탕을 넣어서 쑥, 대추, Байгсан юу хүн тогооч нартай амсаж үзхийг тушаасанд нөгөөдөл нь макароныг амсаж үзээд онцгой амтыг нь гайхан биширч хэлэх үггүй болцгоно. За ингээд юу хүн элчиж макароныг амсаж үзээд гайхалтай амтыг нь хүлээн зөвшөөрлөө. Тэгэд юу хүн элч Жионыг 3 тогоочтойгоо хал зөрсөлдүүлж ялсан талын хүслийн дагуу хилэлцээрийг шийдэх санал тавина. Энийг сонссон Жион сандарч хаан лу болохгүй гэж догсон ч хаан буруу ойлгоод саналыг хүлээгээд авна. Жион сандарч суган доогоороо гараараа далалсан ч 3 хурууг нь харсан хаан бас л буруу ойлгож байна. Нэгэнд танай тал 3 тогоочтой ирсэн учраас манай талаас ч бас 3 тогооч гаргах нь зүйтэй байх. За ингээд тэд юу хүн элчин хэлсний дагуу 3 үе шаттайгаар тэмцээнийг зохион байгуулж шүүгчээр нь хаан элч хоёр ажиллахаар боллоо. Тэгээд дараагийн хүлээн авалтын үеэр тэмцээний сэдвийг сонгохоор болдгоо. Уулзалтын дараа Жион хаантай уулзаж улс орны чухал асуудлыг хоолны тэмцээнээр шийдэж болохгүй гэж ятгсан ч харин ч хаан эсрэг байр суурьтай байлаа. Улс төрийн том асуудлыг дайн тулаанаар биш харин хоол хүнс соёлын солилцоогоор шийднэ гэдэг өөрөө их том ололт биш гэж юу? Гэвч ямар ч бэлтгэлгүйгээр багийн тэмцээнд орох юм бол ялагдана гэдгээ Жион сайн мэдж байлаа. Тиймээс энэ тэмцээнийг цуцалж өгөхийг хаанаас гуйсан ч хаан халгаасангүй. Чамайг энэ улсын хамгийн шилдэг тогооч гэдгийг би мэдэж байна.
Чи чадахгүй бол өөр хэн чадах юм? Улс орон ард түмнийхээ төлөө хичээж үз. Хэрвээ би ялагдвал яах вэ? Эх орноос урвсан урвагчид тооцогдно. Дахиад л миний амь насаар дэнчин тавьчих юм байна л та. Мин улсын тогооч нартай эх орныхоо төлөө өрсөлдөхөөс татгалзах нь бас л эх орноос урвсан хэрэгт тооцогдно. Тэгэхээр чамд ялахаас өөр сонголт байхгүй. Ингээд хаан Жионыг тэмцээнд төрүүлж чадах юм бол ман өрөөг номыг заавал олж өгөөд ирээдүрүү нь буцаана гэж амлалаа. Энэ үеэр Мин улсын тогооч нартай Жион өрсөлдөж тэрний ялах хэсгээс улс орны ирээдүй шалтгаалгуулсан тухай мэдээ орон даяар тархлаа. Тэгсэн хатан их нэг сайдаар дамжуулж болж байгаа явдлын талаар Мин улсын хаан руу захидал илгээхээр шийддэг. Учир нь юу хүн тайганыг хаандаа мэдэгдэлгүй дураараа хашилж байна гэж тэр таамаглаж байлаа. Нөгөө талд могжуу баг хатан Сэжан их ханхуйтай уулзаж цаашид яахаа хэлэлцэж байна. Хэрв энэ удаад Мин улсын тогооч нар ялж Жусан улс улаан хүн орхиотын худалдаага бүхэлд нь Мин улсад даатгавал ард иргэд уурлан хэлгэнч Мин улсын элчийн саналыг бодлогогүйгээр хүлээж авсан Ихён хаан буруутгах болно гэж Жисан ханхүү тооцсон байлаа. Тэр өрөө Жисан ханхүүгийн илгээсэн сайд Юукун элчтэй уулзаж үнэтэй бэлэг гардуулдаг. Манай хаан ухаан санаа нь хорж хараад хий юм харж солиорох болсон. Үүнээс болоод сайд нарын зөвлөл дээр бодлогогүй шийдвэр гаргах нь олширсан билээ. Жусан улс тогтвортой байхын тулд энэ асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байна. Та үүнийг эзэн хаанд айлтгаж ажим уу? Та нар эзэн хаанаас сольж өгөхийг хүсэж байгаа юм уу? Шулуухан хэлэхэд тэр чинь надад ямар ашигтай вүлээ? Би таныг тогооч нарын тэмцээнд гарцаагүй ялуулах болно. Тиймээс та бооцоогоо өсгөж 50 залуу бүсгүй биш 100 залуу бүсгүй хаанаас шаард. Улаан хүн орхиотын худалдаагаа нэмэгдүүлэхийг хүсэх биш. Жусан улсын бүх улаан хүн орхиотын ургацыг хурааж авах хүсэлтэй гэдгээ хаанд хэл. Наад санал чинь надад таалагдж байгаач. Мин улсын тогооч нар угаасаа чадварлаг учраас чиний туслалцааг уялж чадна. Чи яаж бидэн туслах юм бэ? Хэрвээ би энэ саналаас чинь татгалзуул яах вэ? Энэ бол таны манахаас авсан бүх бэлэг сэлтийн жигсаалт болоод авсан он сар өдрийн тэмдэглэл. Чи Мин улсын элчийг сүрдүүлэх гэж оролдоно гинэ. Яалаа гэж. Би үүнийг энд үлдэх гэж байна. Бидний урт хугацааны сайн харилцааг санаж бидэнд туслана гэдэгт итгэж байна. Зангид сайдаг явсны дараа Юукун тогооч нараа дуудаж тэмцээнд нухацтай бэлдэхийг тушаалаа. Гэтэл тэдний яриаг хэн нэгэн нууцаар сонсож байгааг анзаарсан тогооч нар тэрнийг хөөсөн ч тэр хүн арай ихийн зовгтж чадна. Тэр нь хааны жүжигчин Гонгил байлаа. Тэгэд Гонгил ирчээрээ явж хаан дээр ирээд тэднийг жирийн тогооч нар биш гэдгийг болоод сүн сайдыг Юукун хэлчтэй уулзсан гэдгийг хэлнэ. Харин нөгөө талд Жисан ханхүүгийн фракцийнхэн цуглаад Харгас хаанаас ангижрахын тулд Жусан улсын бүх улаан хүн орхиодог Мин улсад өгсөн ч буруудахгүй гэж ярилцгааж байдаг. Энэ тэмцээн Жусан улсын шинэ нэрэн үеийн эхлэл байх болно. Тиймээс Жион энэ тэмцээнд яасан ч ялж болохгүй. Задагсан могжуу баг хатан Мин тогоочийг дуудаж Мин улсын тогооч нартай өрсөлдөх болсныг нь хэлээд энэ удаад заавал ялагдаж өгөхийг тушаана. Маргааш насан Жион багийнхантайгаа тэмцээнд бэлдэж эхэлнэ. Эхлээд тэд халуун чинжүүний үрийг ялгаж аваад хатаахар боллоо. Тэгсэн галдгооны ахлах тайхан ирээд тэрнийг хаан дуудуулж байгааг хэллээ. Учир нь Жион халуун чинжүүний үрийг нундаглуулахаар ордноос гарах хүсэлтэй өгсөн байжээ. Жионыг очиход хаан тэрэнд хамт явахаар шийдсэн гэдгээ хэлдэг. Тэгээд тэрнийг яаралтай зүсээ хувирахыг тушааж хаан өөрөө ч зүсээ хувиргаад Жионыг дагуулад ордноос гарна. Анх удаага ордноос гарсандаа Жион баяртай байлаа. Тэд хамтдаа хэсэг явсаар тээрэмчний гэрт ирсэнд хаан Жионыг үлдээгээд өөрөө хамгаалагчаа дагуулад өөр тийшээ явлаа. Тэгээд Жионд зориулаад сайн чанарын торог гутал болоод бас бус зүйлийг цуглуулна. Тэгсэн тэнгэр бүрхэж бороо орсонд ордон дотор халуун чинжүүгээ хатааж байсан гийлгүм сандраад чинжүүнүүдэд хурааж эхэллээ. Гэтэл энэ үеэр Мин улсын тогооч эмэгтэй ирээд халуун чинжүүнээс нэгийг аваад амсаж үздэг. Тэгээд дотогшоо орж тогооч нарыг дорд үзэж эхэлсэнд нөгөөдөл нь тэсэлгүй тэрнтэй сонгон хэрчиж өрсөлдөхөр болцгоно. Харин нөгөө талд хаан Жион хоёр захаар явж өдрийг зугаатай өнгөрүүлцгэнэ. Тэгээд орой салж явахдаа өдөр Жионы сонирхоод байсан хоосрыг бэлгэллээ. Жион хааны авч өгсөн олон бэлгийг өрөөндөө тавьчихад хувцас солиод шууд галтгоор руу явна. Тэгээд тэрний галтгоонд эртэл Мин улсын тогооч зөрөөд гарч явж таарлаа. Гайхсан Жионыг орж эртэл багийнх нь сэтгэлээр унчихсан сууж байна. Учир нь тэд Яа Фэшиу гих тогоочтой ээлж дараалан сонгон хэрчих тэмцээн хийгээд бүгдээрээ ялагдчих.
Үүнд нэгдүтсэн Жион багийнхнаа урамшуулж сэтгэл санааг нь өргөх гэж уриалсанд цаадуулан шаранда бүгдээрээ босон хараж дахиж хизээж ялагдахгүй гэзгэлээ. Тийм ээ. Бүгдээрээ 1 2 3 fighting. Юу гэнэ? Ямар юм аа? Өө нэрэ тийштэй. Хааны галт тогооныхан урагшаа. Харин нөгөө талд Яфэшиу ноёндоо Жусоны хааны ахлах тогоочийн нуу замтлагчийг олсон гэдгээ хэлж халуун шинжүүг үзүүлж байна. Тэгээд бусад тогоочдын чадвар нь сул болохыг хэлсэнд бүгд Жусоны тогооч нарыг ялна гэсэн итгэлтэй болдог. Маргааш нь сайд нар цуглах замдаа цаашид яах талаараа зөвлөлдөцгөнө. Учир нь улсынхаа хувь тавиланг нэг тогоочийн гарт татхуулна гэдэгт тэд итгэлгүй байлаа. Тэгэд хаан элч хоёр тусгай саваан дээр хоолны орцуудыг бичиж вааранд хийгээд сугалж эхэллээ. Энүүгээр тэд тэмцээнд багууд ямар орц ашиглахаа шодож ухаан байна. Тэгэд эхний суглаагаар хоосон болон мах гэсэн хоёр үг сонгогдсонд хаан эхний даалгаврыг энэ дэлхий дээр өмнө нь хизээж харж байгаагүй махтай хоол гэж нэрлэлээ. Дараагийн суглааг Жион Байлон хоёр суглахаар болсонд тэр хоёр мэдлэг өөрчлөх гэсэн хоёр үг сугалжээ. Тэгэд хоёр дахь үгийн даалгаврыг хаан тогооч нар нөгөө улсынхаа үндэсний хоолыг хийх даалгавар болгодог. Тэгээд сүүлийн суглааг буланд суугаад унтаж байсан Сижанаар суглуулах болсонд Сижанч мэдэн бодолж босч ирээд сугалсанд шүл улаан хүн орхиодоо гэсэн үгийг сугаллаа. Хүн орхиодог шүлэнд хийдэггүй учраас Жусоныхан бүгд царай нь барайна. Гэвч аргагүй байдалд орсон хаан сүүлийн даалгаврыг хүн орхиодоотой шүл гэсэн даалгавар болгодог. За ингээд хоолоо сонгосны дараа элч бооцоогоо нэмэх санал тавилаа. Тэгээд сүн сайдын зөвлөсөнчлэн 100 залуу бүсгүй Жусоны бүх хүн орхиодог хүссэнд хаан зөрүүлээд бооцоогоо нэмнэ. Тэгээд хэрв Жионы баг ялуул мэн улс өмнө нь авчирсан алба говчуура тал хуваар бууруулах нэмээд мэн улсаас хүссэн хэмжээгээр чихрийн нэшинг болон гурил худалдаж авах санал тавьдаг. Тэгвэл манай улс танад алба говчуур төлж байгаагаас ялгаагүй болно шүү дээ. Яасан айгаа юу? Ийм асуудлыг эзэн хаантай зөвлөлдөхгүй болволохгүй. Тэгвэл бооцоогоо хуучнараа үлдээдэ. За яах вэ? Манай баг ялагдах юм бол би танай хүсэлтийг биелүүлэхийн тулд эзэн хаана чадлаараа шахъя. За ингээд бооцоо тодорхой болсонд хаан баг бүр хоолоо 2 цагт хийх ёстой гэдгийг зарлаад хоолоо бэлдэх 3 хоногийн хугацаа өглөө. Тэгсэн Жион гараараа 5 гэж сэмхэн заасанд хаан бэлдэх хугацааг 5 хоног болголоо. Ингээд 5 хоногийн дараа тэмцээн эхлэхээр болж хоёр талын баг бэбидэ ёсолсноор тэмцээний бэлтгэл эхэлнэ. За энэ түрээд энэ галзуу амттай цавруулын маань парт 3-ын тайлбар дууслаа. Яа бас л галзуу хэсэгтээ дууслаа шүү аа. Үнэхээр ч нэр анги өгсөг тусмал цаашаа илүү сонирхолтой болоод байх юм да гэж. Тэгэхээр хитэн баруунууд нь аль хэдийн бас дараагийн партаа бэлтгэх ажилдаа орцсон байгаа. Тэгэхээр санаа зовлтгүй манайхан. За тэгээд Моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаа. Моброн энэ галзуу амттай цовруулыг үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос амтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэлээ. Манайхан тэгээд сабадраг бол саба адарцсан бол лайка дарахтал болоо явчих жоох юм. Бас галзуу сервис авгийг мэдэхгүй найзтан шеэрлж болох юм шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу цувралынхаа тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай манайхан.